Hey, baby girl. I love you. I love you too. When I heard I had a son, I had to break out. Breaking story right now. Police looking for this man. Murder suspect Brian Nichols. I want eyes in the sky. All choppers up now. Let's flush Nichols out. My name is Ashley Smith. I'm a mother. I don't trust you, Ashley. You skin again, and I will have to kill you. Georgia мужийн Jackson хотод байрлах Georgia Diagnostic and Classification гэх урт нэртэй засан хүмүүжүүлэх байгууллага нь ойролцоогоор 2500 хоригдолтой өндөр зэрэглэлийн хамгаалттай. Ийм шоронг бүрэн зэвсгэлсэн харуулууд олон давхар хашаанаас илүү тэнд байгаа урт хугацааны ялтай хоригдлууд нь уг шоронд аюултай гих тодотголыг өгдөг. Энэ хоригдлууд энэ шоронд үлдсэн амьдралаа өнгөрөөж эндээ үхэх ялтай хүмүүс. Хэрв тэд нэг шийдвэл эцсээ хүртэл явж зандаа тааралцсан хэнийг ч алж хороож чадна. Тэдэнд алдах зүйл байхгүй. Ийм учраас маш аюултай гэсэн тодотгол уг шоронг байнга дагалддаг юм. Энд хоригдож байгаа аюултай хоригдлуудын нэг нь Brian Nichols юм. Түүнийг үргэлж хадан ханнаас ч гарц хайдаг гэж шоронгийнхан ярьдаг. Одоо энэ залуугийн түүхийг ярих болно. Brian Nichols нь хамт хоригдож байгаа хүнд гэмт хэрэгтнүүдийг бодвол өмнөх амьдрал нь боломжийн байжээ. 1971 онд Мэриленд мужийн Балтимор хотод төрсөн дундаж орлоготой гэр бүлд өсөж хүмүүжсэн хичээлдээ сайн спортод авьяастай хүүхэд байв. Коллежид сурч байхдаа өөрийнхөө тоглодог байсан Америк хөл бөмбөгийн багаасаа хулгай хийсэн хэрэгээр хөөгцнөөс болж 1995 онд Georgia мужийн Атланта хот руу нүүж ирсэн бөгөөд олон улсын технологийн компанид өндөр цалинтай тогтвортой ажилд орж найз бүсгүйтэй ч болсон байдаг. 2004 онд найз бүсгүйнх нь гомдлоор Brian Nicholsыг хүчингийн хэрэгээр буруутган баривчилсан бөгөөд тэр хоёр хурмаа хийж гэрлэх төлөвлөгөөтэй байсан хэдий ч маш токсик харилцаатай. Дээр нь Brian Nichols өөр бүсгүйтэй давхар явуулдаж түүнийгээ жирэмсэн болгосныг нь мэдсэн найз бүсгүй нь салахаар шийдсэнийг Brian хүлээн зөвшөөрч явуулах нь бүхэл найз бүсгүйгээ хит хит хүчиндэн амь насанд нь занлахилсан байна. Мэдээж гомдлын дагуу Brian Nicholsыг баривчилж нийтдээ 6-аас 7 зүйл ангиар хэрэг үүсгэсэн байсан бөгөөд хамгийн ноцтой нь хүчин. Georgia мужид хүчингийн хэрэгт бүх насаар нь хорих ял өгөх боломжтой хууль үйлчилдэг. 2005 оны 2 дугаар сард Fulton тойргийн шүүхэд Brian Nicholsын шүүх хурал эхэлжээ. Түүний шүүх хурлыг Roland Barnes хэмээх олонд хүндлэгдсэн хүнлэг, шудраг, баян ядуу, арьс өнг, гарал үүсэл ялгалгүй ханддаг шүүгч даргалж байлаа. Шүүх хурал 5 хоног үргэлжилсэн бөгөөд хурал Nicholsын тал руу сайнаар эргэж 12 тангарахтны шүүгчдийн 8 түүнийг гин буруугүй гэдэг саналаа өгсөн боловч зарим нэг асуудал дээр нэгдсэн байр суурьнд хүрээгүй тул голлох шүүгч Roland Barnes прокуроруудын хүсэлт болон тангарахтны шүүгчдийн нөхцөл байдлыг үндэслээд шүүх хурлыг хойшлуулж даваа гарагт үргэлжлүүлэхээр өндөрлөжээ. Ингээд даваа гараг болж 2005 оны 3 дугаар сарын 7-ны Brian Nicholsын эцсийн шүүх хурлын өглөө ирэв. Аливаа гэмт хэрэгтнийг шоронгоос шүүхийн байр руу тусгай машинаар авчирч арын хаалгаар оруулан хамгаалттай лифтээр шүүх танхимд хүргэдэг. Шүүх хурал эхлэхээс өмнө хэрэгтнийг нэгжиж, гавыг нь тайлж, шоронгийн хувцсыг нь солиулан иргэний буюу энгийн хувцс өмсүүлэх процесс явагддаг. Ихэвчлэн шүүх хурлыг хүндэтгсэн костюм, пижак өмсгөн элбэг байдаг. За энэ үеэр шүүхийн хамгаалагч нэгжлэх хийх явцдаа Brian Nicholsын гутлын уловч доороос маш хурц ирэлсэн нэмгэн төмөр олсон бөгөөд энэ нь ноцтой асуудал тул түүний шүүх хурлыг ахин хэд хоногор хойшлуулжээ. Ингээд 4 өдрийн дараа 2005 оны 3 дугаар сарын 11-нд шүүхийн сүүлийн өдөр Brian Nicholsыг шоронгоосоо шүүх дээр ирсэн өглөө түүнийг харгалцахаар эмэгтэй харгалзагч угтаж авчээ. Эндээс бүх зүйл эхэлж байгаа юм. Brian Nichols нэг давуу тал байсан бөгөөд тэр нь хүмүүсийг өөртөө татах чадвар. Тэрээр энэ чадвараа ашиглан бас дуулууртай, хүндэтгэлтэй хандах хандлага үзүүлснээр эмэгтэй харгалзагчийн анхаарлыг сулруулж гарын гавыг нь тайлах тэр мөчөд Brian Nichols гинэт довтолж харгалзагчийг
маш хүчтэй цохиж ухаан алдуулж унагжээ. Дараа нь гар бууг нь авч шоронгийн хувцас тайлж энгийн костюм пижак өмслөө. Тэрээр шууд гарч зудаасангүй, харин шүүх танхим руу зүглэв. Замдаа таарсан нэг харгалзагчийг гиндүүлэн буу тулган түүний зэвсгийг хурааж аваад шүүгч Барнсын ажлын өрөөг заалган хамт ороход тэнд зөвхөн туслах ажилтан хоёр эмэгтэй байж таарав. Брайан Николс наад хоёрыгоо гавл гэж тушаагаад дараа нь харгалзагчийг өөрийгөө гавл гэж шаардах үед харгалзагч зүрхний шигдээс болж буй мэт жүжиглэн газар унахдаа шүүгчийн ширээн доор байх түгшүүрийн дохио өгдөг товчийг дарж амжижээ. Үүнийг мэдсэн Брайан Николс улам яарвчлан шүүх танхим руу очиход шүүгч Барнс хавц сэргийг нь нухацтай уншиж таарсан бөгөөд Брайан Николс шууд тулж очин толгоор нь буудав. Хажуу ширээнд сууж байсан яг юу болоод байгааг ч ойлгож амжаагүй шүүхийн бичээж Жули Брентлиг бас буудаж ингээд хоёр хүний амь насыг хороогоод танхимаас гарч явсан байна. Шүүгчийн амь насыг хороож чадсан Брайан одоо л зүхтгаар шийдэн шүүхийн барилгаас гарах үед араас нь хөөж ирсэн өөр нэг хамгаалагчийг буудаж унгав. Тэр хамгаалагч газар дээр нас барсан юм. Гарч ирээд дөнгөж хөдлөх гэж байсан машинаас зам асууж жүжиглэн зогсоогоод жолооч ах хүүд буу тулган машиныг нь авч байна. Арын ачааны хэсэг рүү ор гэж тушаасан боловч жолооч эсэргүүцэн зүхтаасан тул Брайан Николс түүнтэй зууралдалгүй машиныг нь унан явж одов. За ингээд түгшүүр зарлагдаж Атланта хотын цагдаагийн газар Брайан Николсыг маш яаралтай олж баривчлах ажиллагааг эхлүүллээ. Түүнийг яг хаашаа зугтсан, хаана байгааг нь хэн ч мэдэхгүй байсан тул олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ цацаж түүнийг харсан хаана байгаа мэдээллийг $65,000 худалдаж авах зар тараажээ. Харин энэ үед Брайан Николс дээрэмцэн машиныхан жолооч зугтсан тул эрсдэлтэй гэж үзэн уг машиныг орхиж нуугдах газар хайж явахдаа хаалган онгорхой байсан нэг байшинд ортол дөнгөж ажлаа тараад гэртээ орж ирсэн эрэгтэйтэй халз таарч бас л шууд буудан хөнөөжээ. Дараа нь түүний пикап машиныг аван цагдаа нарын сэмхийгээр бүслэж байсан Атланта хотоос гарч чадсан байна. Яг энэ үеэр Атланта хотоос 50 орчим километрийн зайтай захын дүүрэгт шөнийн 2 цагийн үед Эшли Смит гэх өрх толгойлсон эмэгтэй шинэ байрандаа нүүж ороод эд зүйлсээ янзалж дуусаад амсхийн тамхилахаар орцныхоо үдэнд сууж байлаа. Гэнэт харанхуйгаас нэгэн ир гарч ирэн буу тулгаж чимээгүй байхыг анхааруулж гэрлүүгээ дагуулж орохыг шаардсан бөгөөд энэ бол цуврал алуурчин Брайан Николс байлаа. 4 хүнийг хөнөөсөн Брайан Николс цагдаагаас зугтаж Эшли Смитийг барьцаалан гэрт нь нуугдсан нь энэ юм. Бичлэгийн эхэнд гарсан Captive буюу орчуулбал барьцаалагцсан хүн нэртэй кино нь яг энэ бодит хэсгээс сэдвлэн 2016 онд хийсэн кино юм байна. Breaking story right now. Police looking for this man. Murder suspect Brian Nichols. I'm with eyes in the sky. All choppers up now. Let's flush Nichols out. My name is Ashley Smith. I'm a mother. I don't trust you, Ashley. He's gonna again and I will have to kill you. За азар гэхүү барьцаалагдсан Эшли нүүдэл судал хийх гээд бага насны охиноо хамаатны доо орхисон байж таарсан юм байна. Бас Эшли ч өөрөө айж паниктахаас илүү ухаалаг байж түүнтэй ярилцах гэж оролдон бурхны талаар залбирал уучлалын тухай ярьж чадсанаар алуурчныг баг багаар тайвшруулж чаджээ. Бодлогын үүр цайж Эшли өглөөний цай бэлдэж өгөх зураа хэрэгээ хүлээж бууж өгөхийг ятгсан ч Брайан Николс татгалцсан байна. Өглөөний 9 цагийн үед Эшли охин дээр очих ёстой гэж алуурчныг гуйж ятгах чадсанаар явхаар болж суллагдан машинд орсон даруйда яаралтай тусламжийн 911 рүү залгаснаар угийн бэлэн байдалд байсан цагдаа нар маш хурдан ирж алуурчин Брайан Николсыг бүсэлж авсан байна. Эцэст нь гарах гарцгүй гэдгээ ойлгосон Брайан Николс цагаан цамцаа даллан бууж өгөн цагдаа нар түүнийг баривчилснаар анх удаа онцгой байдал зарлан 26 цаг бүхлээрээ түгжигдсэн байсан Атланта хот энгийн хэмнэлтэд орж гэрээсээ ч гарч чадахгүй байсан хотын иргэд айдсаасаа салцгаасан юм. Харин Брайан Николсыг 2 дахин өндөржүүлсэн хамгаалттайгаар дахин Фултон тойргийн шоронд хорив.
2 сарын дараа түүний шүүх хурал эхлэх үед Брайан Николсын өмгөөлөгч түүнийг сэтгцийн асуудалтай сэтгэл санаа нь огцом цочирцсан учраас өөрийн мэдлгүй энэ харгас үйлдэлүүдийг хийсэн гэж ялыг нь зөөлөхийг оролцсон боловч шүүхийн шийдвэр Брайан Николсыг 54 зүйл ангиар буруутгаж 1-р зэрэглэлийн аллах үйлдсэн тул давж заалдах эрхгүйгээр 200 жил хоригдох ял оноожээ. За энэ дээр үнэхээр гайхсан л та. Энэ хэргийг орчуулж байх явцдаа Жоржиа мууж цаазын ял хүлээн зөвшөөрдөг учраас Брайан Николс яалтчгүй цаазлуулах ял авах нь гэж бодож байтал. За 200 жил гэдэг чинь бүх насаараа хоригдох ял гэсэн үг. За бүр гайхаж цочоод арай буруу юм орчуулад байна уу гэд мэдээлэл ахин шалгасан. Тэгтэл Жоржиа мужийн хуулиар тангарахтны 12 шүүгч 12-уулаа санал нэгдсэн тохиолдолд цаазын ялыг оноодог юм байна. Гэтэл энэ хэрэг дээр 3 тангарахтны шүүгч цаазын ялын эсрэг санал өгсөн тул ийхүү бүх насаараа хоригдох ял болсон юм байна лээ. Миний хувьд энэ хэрэг дээр хамгийн харамсалтай нэг зүйл нь буудуулж нас барсан анхны шүүгч Барнс нотлох баримт хангалтгүй гэж үзэн Брайан Николсыг цагаатгаж суллах гэд бичиг цаасаа бэлдээд шүүх хурлаа хүлээж байхдаа суллах гэж байсан хүндээ буудуулсан явдал юм. Шоронд байх хугацаанд Брайан Николс дахин оргод зүхтах төлөвлөгөө боловсруулж зарим шоронгийн харгалзагчдыг энэ төлөвлөгөөндөө татан оролцуулахыг оролцсон учраас түүнийг өндөр эрсдэлтэй хоригдол гэж үзэн түүнтэй харьцах харгалзагчдыг байнга солих, түүний өрөөг тогтмол нэгжиж өөр өрөөгөөр солих, нэг хүнтэй удаан хугацаанд байлгахгүй байхаар зохицуулдаг юм байна. Энэ харамсалтай бас аимшигтай аллагын дараа шүүхийн байрны аюулгүй байдлыг тусгай комисс гаргаж шалгах ажил хийгдсэн бөгөөд маш их дутагдал байгааг илрүүлэн хамгаалтын системийг бүхэлд нь шинжилсэн юм байна. Америкийн нэгдсэн улс гэж санаанд оромгүй гэмт хэрэгүүдийн түүхээр тасрахгүй улс юм да. За энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Сувгийг маань дэмжиж subscribe, like дарахаа битгий магтаарай. Коммент хэсэгт өөрийн санал бодлоо бусадтайгаа заавал хуваалцахыг хүсье. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. And Judge Barnes requested to put more deputies in there, and they did. They put 2 additional deputies in there. Catching his second wind before the mayhem starts again. This person is very violent. He's taken 3 individuals' lives. And so we have to assume that he's very, very dangerous. And that's what we're going to continue to assume until he turns himself in. Because this person has a weapon. He's already demonstrated by killing 3 individuals and shooting another person or pistol whipping another individual. And so we're not going to stop until we, exhaust all of our leads. Police think Nichols has been more lucky than crafty in his rampage of murder, but warn the suspect that his luck is about to run out and that the only way out is to turn himself in. I would tell this individual to call us and turn himself in because we're not going to stop until we find him. And I think if I were him, I would pick up the phone, call 911, call the police, call his lawyer, and then turn himself in with his attorney. Because as I indicated earlier, we're not going to stop until every stone is turned. And we're going to continue to aggressively look for this individual. Police response here was massive and immediate. Many times when people are on the run, the first place they go is the first place they know. People who live or work in the area are anxious, even with the police presence. It is a little nerve-wracking that he could come back in this area, and hopefully he'll stay away. So far, he has. But law enforcers have been chasing leads all over the metro area. Another massive response in Avondale Estates after a tip comes in. They flood the area with force for hours, but nothing. The same in Alpharetta, southwest Atlanta. They use massive response for maximum result, but this much energy can't be expended forever. As the hours tick by, resources scale back, and the need for public help grows.